Гэвь өглөөтэй хамтдаа гарах хүмүүс та бүхэнд баярлалаа. Яг одоо студид Stimo компани технологийн зөвлөх шинжлэх ухааны доктор профессор Монгол Улсын хүнсний аж үйлдвэрийн зөвлөх инженер Монгол Улсын гавьяат багш Цэцгээ Хүлцэрс манай өглөөний мэндийг хүргэе танд. Өглөөний мэнд. За тэгэхээр өнөөдөр ер нь бид хоёрын хувьд бол маш олон одоо Stimo компаниас гаргаж байгаа олон төрлийн цайнууд болно. За өтрүүлсэн шүүс, жимсний өтрүүлсэн шүүсийг бас танилцуулж байгаа эхний ээлжинд тий. Тэгэхээр зэрэг эдний дундаас одоо өнөөдөр ансны навчтай нөхөө ногоон цайг танилцуулах гэж байна. Тэгэхээр анс жимсийг бол хүн бүхэн мэднэ. Одоо юу килограмм ямар үнэтэй болсон юм бэ? Бараг 20 мянган төгрөг болсон байх шүү дээ тий. За тэгэхээр анстай одоо энэ цайг хэрэглэснээр ямар үр дүнд хүрч болох вэ? За ансны эд шидийн талаар за тэгэд өдөр тутамдаа хэрэглээд ивэл одоо таны биед ямар өөрчлөлт өгөх вэ? Одоо тэгэл маш олон сайхан мэдээллүүдийг манай Цэцгээ багш маань хуваалцнаа. За тэгэхээр анс гэдэг маань бас л эмийн ургамал. Ансны энэ тэгэхээр цайнд хэрэглэхдээ бол анс бол жимсээр байна тийм ээ. Ансны жимсээр бол янз бүрийн жимсний чанамал шүүс хийсэн байдаг бас түүнээс гадна энэ ансны навчин эмийн ургамалд танд тэгээд эрүүл мэндтэй эртээр үеэс хэрэглэж ирсэн ийм түүхтэй. За тэгэхээр энэ цайнд бол ансны навч орсон байна. Тэгэхээр ансны навч нь ямар ач тустай гэхээр ханиад томоноос сэргийлэх, ханиад томог одоо илааршуулах, эдгэх ханиадны улиралд ялангуяа. Ханиадны улиралд ялангуяа хэрэглэхэд илүү тохиромжтой гэсэн. За тэгээд энэ бүтээгдэхүүн юу ансны навч бол бөөрөнд сайн, бөөр уушиг, за тэгээд давсагны өрөвслээс хамгаалах, шээс хөөх, за тэгээд хэрлэг тулаа өвчин гэж байдаг тийм ээ, үе мөчн. Энэ өвчнөөс сэргийлэх нэгөрлөл хэрлэг тулаа гэдэг маань шээсний хүчил мочивын цуснд ороод тэгээд үе мөч өвдөх энэ өвчнийг хэлдэг тийм ээ. Тэгэхээр энэ цөсний одоо цоргонд чулуун үүсгээс хамгаалах, тэгээд давсагны өрөвсөл хэмчлэн ийм зүйлүүдийг бол ангааж илааршуулдаг ийм зохицуулах үйлчилгээтэй бас хүнсний бүтээгдэхүүн ансны навчтай гүрж ногоон цайг бол Stimo компани нэлээд олон жил үйлдвэрлэж байгаа. За тэгээд энэ юуны эмийн ургамал бол ансны навч бол бас юутай цайтай их хосолж хэрэглэхэд бол их тохиромжтой. Энэ хүмүүс бол эртээр үеэс хүмүүс юунда цайндаач одоо навчийг хийж буцалгаж чанаж ууж хэрэглэж ирсэн түүхтэй байдаг. Мөн төрнөөс гадна ансны навчийг бас тодорхой хэмжээгээр усанд хандлаа чанаад түүгээр нэг бол бас эмчилгээний зорилтоор хэрэглэж ингэж одоо бөөр давсаг янз бүрийн уушиг зөөлөх, уушгийг цэвэрлэх, тэгээд ханиад томоноос бол илааршуулах, ханиад томог эмчлэх, халуун буулгах гэдэг мөхмчлэн маш олон талын эмчилгээний зорилтоор бол хэрэглэж ирсэн юм түүхтэй байгаа. Тэгэхээр одоо энэ эмийн ургамлыг гүрж ногоон цайтайгаа холиод ингээд савлаад, пакетлаад хэрэглэхэд тохиромжтой цай болгоод ингээд хийцэн байна гэдэг маань энэ бол хүний эрүүл мэндэд маш их ач тустай. Ер нь хэрэглэхэд хялбархан хаач явсан аваад яваад хэрэглээд хаан чинийг одоо хэрэглэж явах тохиромжтой. Тэгээд хүмүүс бол өдөр тутамдаа байнга хэрэглэж байвал бас ханиад томооноос урьдчилан сэргийлэх тийм ээ, уушиг юуг цэвэрлэх, давсагны өрөвсөл янз бүрийн одоо биеийн дархлаа гэд сайжруулах хэмжлэнгээр илүү үр дүнтэй ач тустай юм бүтээгдэхүүн байна. За анс одоо энэ яг Stimo компани зүгээс гаргаж байгаа энэ гоё пакеттай одоо цайг бол ялангуяа гадны улс орнуудад ажиллаж амьдарч байгаа манай монголчууд тийм ялангуяа монгол цайгаа санагдсан хүмүүс яг сүйтэй ингээд хийгээд уухад тохиромжтой гэж сайхан энднийг бас захиж авч байгаа нэлээд харагддаг. Тэгэхээр эн чинь бас ингээл нэг тийм төрөлх нутгийнхан тийм амтыг ээжийн
Тэгэлгүй яах. цай гэдэг шиг тий. Тэр нутгийнхаа л нэг аг амттай цайг ууж байгаа тийм сайхан мэдрэмжийг төрүүлж байна. Тэр хүмүүст тий нутгаас олгоо хүмүүст. За тэгэхээр ер нь ансыг бол ханиадын цайн гэдгийг ерөнхийдөө мэдээд идэг. Тэгвэл навч нь бас тутгааргүй үед шидтэй гэдгийг харж байна тий. За ансны одоо жимсний талаар бас би эндээс нэг юм харлаа л да. Анс нь одоо 5-аас 6 сард одоо цэцгэлээд үр жимс нь 9-ээс 10 сард одоо анхны цаснаар боловсрч гүйцэтгэг жимс юм байна. Тэгэд ялангуяа одоо хаврын ихэнх сард цасанд дарагдсан ансны навчийг эмчилгээнд өргөн ашигладаг юм байна. Тэр навчнуудыг нь аваад сайхан сүүдэр газар, гэрэлхүү газар хатаагаад тавьсныхаа дараагаар одоо хэрэгэлт юм байна. Амьс жимсгэнд төрөл бүрийн амин хүчлүүд тухайлбал нимбэг, алим, хурган, чихрэлийн хүчлээс гадна бензойны хүчил, шоргоолжны хүчил гэдэг олон юмнууд байт юм байна. Тэгэд харин навчинд нь төрөл бүрийн бичил элемент, органик хүчлээс гадна С амин дэм за их хэмжээгээр агуулгаддаг. Ансны жимсгэнд нь бензойны хүчил бусад жимсгнээс их байдаг тул ялзарч муутахаас сэргийлэн удаан хадгалахад тохиромжтой байдаг тийм цай юм байна. Тэгээ ансны навчинд халдвар эсэргүүцэх АЦ амин дэмүүд ихээр агуулгаддаг. Жимсэнд нь харин сахар ихтэй 12 хүртэл органик хүчил байдаг юм байна. Ансны навчийг цистит, бөөрийн чулуу, үе мөчний ревматизм болон гүйлгэлтэнд хэрэглэхдээ 1 стакан усанд гэдэг шиг одоо яг ингээл байнга тогтмол хэрэглэх юм бол одоо эдгээр сая хүчин зовлон байхгүй байх нь шүү дээ тий. За тэгээд энэ сүйтэй цайн дааж хийгээд хандлаад уучна. Ер нь нэг удаагийн одоо цайнд хэдийг хийж хандалж уул тохиромжтой. Нэгээс хоёрыг. За бас зарим хүмүүсийн хувьд бас дотроо ямар бүтээгдэхүүн байгаа бол гэж хэрглэж үзээгүй хүн шиг байхгүй байхaltaа ер нь маань залуучууд сайн мэдэхгүй байж магадгүй тий. Аав ээждээ аваад өгчтэй ер нь дотор нь ямархуу савтай ийм пакеттай ийм савлгаатай цай байгаа. Тэгэд 90 грамын савлгаатай. За бараг 20 гаруй ширхэг бүтээгдэхүүн байгаа тий. Ер нь хүн эндээ яаж хэрэглэх вэ гэхээр юу гэдэг л да. Зарим хүмүүс бол их өтгөн цай уух сонирхолтой хүн байдаг. Тэрнээс шалтгаалаад хийх бага хийх. Жишээлбэл 2 литр цайнд 2 литр усан дээр 1 пакетыг хийх үү, 2-ыг хийх үү. Тэрийг хүн одоо өөрийнхөө юу тааллаар л хийн штэ. Нэгийг хийлэхэд бол боломжийн юу эдэшэл цай тийм их өтгөнч биш, одоо шингэнч биш боломжийн цай болно. Хэрвээ 2-ыг хийчих юм бол нэлээд сайхан өтгөн, нэлээд агтаа, нэлээд цай болно. Тэгэхээр тэр хүний өөрийнх нь одоо өтгөн цай уух дуртай юу, шингэн цай уух дуртай юу. Тэгээ тэрэндээ одоо банштай цай хийх үү, юутай цай хийх үү, тийм ээ. Одоо яс чанаа цай хийх үү, бурцтай цай хийх үү, хэмчлэнгээр будаатай цай хийх үү, тэр болгоноос л хамаарат юу гэсэн. Зарим хүмүүс ч бүр ингээд цайгаа улаатал ингээд их хийсэн байдаг тийм өтгөн хийж байгаа. Тэгэхээр өөрийнхөө тэр юунаас хамааруулж л хийн. Тийм ч учраас энэ дээр бол яаж хэрэглэх гэдэг бол тэр тухайн бол энэ дээр юу байгаагүй. Бичиж өгөөгүй. Тэгэхээр мэдээж цайг бол уламжлалт юм бүтээгдэхүүн учраас хүн өөрийнхөө тааллаар л энийгээд хэрэглэхэд тохиромжтой. Тэгэхээр хэрэглэх нь хэдэн хүн байгаагаас энийг юун уутан дотор бол ойролцоогоор нэг юу л 5 грамм орчим л саяын пакет дотор бол нэг ойролцоогоор 5 грамм орчим л байгаа. Гэхдээ яг 5 биш л дээ. Нэг 3-аас 5 ч гэдэг юм уу. Нийтдээ 90 грамм шүү дээ. Нийтдээ 90 грамм. Энэ нэг 20 хэдэн ширхгэл энэ дотор байгаа. Тэгэхээр энэ чинь юугаар нөгөө тэгэхээр савлгааны машинд савлгаагаар хийж байгаа учраас яг ингээд жингийн хэлбэлзэл гэж бас байна шүү дээ. Мөн стандарт заасан тийм жингийн хэлбэлзэл бол байж байгаа. Тийм учраас нэг 5 грамм орчим. Тэгээ тэрийг нэг 2 литр юунд хийхэд бол арай тийм шингэндүү цай болно. 2-ыг хийхэд арай тийм юу агтаад уу 3-ыг хийвэл бүр их агтаач бол тийм үү их мэтлэнгээр өөрийнхөө одоо тааллаар л ингэж хэрэгэлсэн илүү зүйтэй гэж ингэж үзэж байгаа. За тэгэд ер нь одоо ингээ хараад байхад жоохон нас яваад ирсэн хүмүүс бол сүйтэй цайндаа хэрэглэж байгаа. За залуучууд бол ямар нэгэн одоо халуун зунаар ч гэдэг юм уу те амны цангаа сайн тайлдаг гээд бор цай зарим нутгийн онцлог ярианууд байна л да. Манай нутагт бол харт цай л гэж хэлдэг тий. Баруун аймаг дээр бол харт цай гэж хэлдэг. Тэгээд ингээ харт цайгаа хийгээд сайхан
их савлгаагаар нь хийж тавьчаал зунжингаа халуун харан л уучдаг тий. Тэр шиг бас нэг барилгын ажилч тийм уус хар бор ингээд тийм ажил хийж байгаа хүн бие хүчний ажил хийж байгаа хүмүүс бол тэр болгон сүдэ цай угаал тансаглаад иччихгүй тий. Тэгэхээр зэрэг харцаагаа сайхан чанаад система цайгаараа сайн хандлаад ууж байгаа бас их харагддаг. Тэгээд пакеттай учраас янз бүрийн шааргаш тэрийг шүүн гэхгүй олон ажил болохгүй тэгэл тэрийгээд пакеттын чанаал пакеттэй яваа дотор нь байжсэн ч болно гаргаад авцсан ч болно дээ. Тэгэл тэр цайгаа ууж хэрэглэхэд бол илүү ийм тохиромжтой хэрэглэхэд хялбар ийм бас л нэг төрлийн зохицуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүн. Нөгөө ийм тэр хатуу тэр болонтой цай гэдэг тий. Тэдрийг ч одоо ингээл дугуй болонтой цай гэж ингээл нүдэл эмээ өвнөр аав ээж нар ингээл нүдүүлээл тэгэл нэг том ингээл шаарнууд шиг юм гарч ирэл тэдрийгээ бас сайн нүдж байгаа л тэгээ нөө нэг цайгаа чанаад дээр нь хамгийн сүлтэн ч тийм үү тий хийгээд сайхан буцлагдаг тий. Тэгээд энэ чинь тэгээд дахиад бас шүүлдүүр хэрэглэн бас их олон дамжлагаар бидний одоо хэрэглээ болдог байлаа шүү дээ. Цайны ургамал гэдэг бол дотор маш их олон янз л доо. Тэгээд цай гэдэг бол дотор хар цай, цагаан цай, шар цай, ногоон цай, улаан цай, тэгэл олон цай хэмчлэн ингээд дотор маш их олон янз байдаг. Тэгэхээр энэ цай бол монголчуудад их тохиромжтой. Юу манайхан ч одоо цайгаа чанаад, буцалгаад, самраад тэгээд тэр дээрээсээ сүү хийгээд янз бүрийн амтлагч тоос борц хүртэл хийгээд л одоо уудаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэрэнд илүү тохирсон ийм цай учраас л манай монголчууд нэлээд эртнээс хэрэглэж заншсан ийм л цай байна. Цай гэдэг бол дотроо их олон янзын тэжээлэг бодисыг агуулж идэг. Жишээлбэл одоо янз бүрийн амин дэмүүд, эрдэс тэгээд одоо аргаагч бодис гэж байдаг аавшаа тэгээд юуны флавоноид, катехин хэмжлэнгээр олон тийм биологийн идэвх нэгдлүүдийг агуулж идэг учраас хүний одоо тарих толгойг сэргээх одоо юу алжаал тайлах, ядаргааг тайлах за тэгээд хүний одоо цусыг шингэлэгч гэдэг юм уу тийм ээ цусны судас эсийн үйл ажиллагааг бол дэмжих хүний цусныг шингэлэгч гэдэг юм уу хэмжлэнгээр их олон талын ач холбогдолтой байдаг. Тэгээд янз бүрийн энэ стимо компани бол эми ургамалтай холиод ингээд савлцсан бүтээгдэхүүнүүд гэж байгаа шүү дээ. Жишээлбэл одоо нохоо шүү, улаан чавга, нэг айнс байна, юу чага мөг байна, хэмжлэн энэ түүхэн эдүүдийг бол нэмж үйлдвэрлэсэн байдаг. Энэ эмийн ургамал нэмснээр бол бас энэ бүтээгдэхүүнүүдийн одоо зохицуулах үйлчлэл гэж одоо үйлчлэлтэй бүтээгдэхүүн гэж сүүлийн үед яриад байгаа шүү тийм ээ. Тийм зохицуулах үйлчлэлтэй бүтээгдэхүүн болж чадж байгаагаараа их давуу талтай байдаг. Одоо тэгэд энэ пакет жижиг пакеттай болохоор аялал зугаалгаарч дээр эмээ өөдөө өгөхөд ч гэсэн тий ер нь ямар нэгэн давхар олон ажиллагаа гараад байхгүй пакеттай цайгаа буцалж байгаадаа сүттэй цай руугаа хийгээд сайхан одоо хандалцж байгаа тий яг л одоо нөгөө нүдэд гаргасан цайтай л ижлэхэн л хамт гарна гэсэн үг шүү дээ. Тэгвэл нөгөө нэгтгэж ижиглсэн тэгээд ингээд өөр пакетанд хийчихээр амт чанар нь бас өөрчлөгдөж магадгүй гэж хүмүүс бас бас хуучны нөгөө нэг яг трийг л нүдэж хэрэглэдэг хүмүүс бас тийж бодож магадгүй л дээ. Та энд юу гэж хэлэх вэ? Тэр бол нэг их өөрчлөлт орохгүй ягаад тэгэхээр хамгийн гол нь цайны чанар цайг одоо бэлтгэх ажиллагаа чинь самархтал байдаг шүү дээ. Самархтаа. Тийм жишээлбэл одоо баруун Монголынхан чинь их сайхан цайтай ард түмэн гэж одоо манайхан хүлээн зөвшөөрдөг шүү дээ. Тэгэхээр баруун Монголын одоо увс ховд баян үлгий тэр хүмүүс бол цайныхаа эдэг ахиухан хийгээд тэгээд тэрийг маш олон дахин самарчиж тийм 108 самарн гээл ямар ч нэг нэг самарч тусмал цайны тэр нөгөөдхөд идэлэгч бодис янз бүрийн сайхан хүний биед ашигтай зүйлэн тэр нөгөө юунда цайндаа шингэж өгдөг. Тэгээд тэр чанараараа хүний биед үзүүлэх үр нөлөө ач холбогдол нь илүү болдог. Тийм учраас энэ бол жижигэл тэртээ тэргүүл бид нар бас яг тодорхой хэмжээнд одоо нүдэл бутлаал тэгэл цайгаа чамдаг л байсан шүү дээ. Энэ юунд савлгаатай боллоо гэд энэ бол бас л цайны зориултын л утсав шүү дээ. Энэ цайнд зориулсан
Тэгэхээр ийм болгосноор бол тэр ам чанарт бол тэгж цайны чанартад муугаар нөлөөлнө гэж байхгүй. Хамгийн гол нь самралтандаа л. Тэгээ сайн самрах хэрэгтэй л гэж хэлнэ. Тий, баг багт нэрээ яг сая ингэж бодож ирсэн чи нөгөө самраад тэд нөгөө цайгаа дуусны дараа шүүж аваад нөгөө шаараа бас хайдггүй. Наахан чи хаяхгүйгээр дэрэндээ хийчихнэ. Яг Дэрний утанд. Тийм. Шаартаад цайны шаартаад иргээд гинт цай санаанд орлоо яг. Ер нь хайдгүй шүү дээ энэ цайг чи тий. Ингээд гоё сайхан дээдлж гин барыг 5 танс гэдэний бас нэг тий гэж хэлж болохоор тэгээд ер нь одоо хаях зүйл байхгүй л бүтээгдэхүүн гэж ойлгоод байна шүү дээ. Ер нь ямар хуу хэмжээтэй мод байдаг юм бол энэ өндөр ийм сахилгаар мод байдаг юм уу? Ямар очиртай Монгол дуурж болдгүй мод юм аа энэ? Ер нь энэ бол юу л да? Хятад ургахтаа бол бас тэр болгон хамаагүй ургахгүй шүү дээ. Тэр хунаан муж гэдэг урагшаад урдлаараа халуун дулаан тийм дулаан бүсэд ургадаг. Тэгэхээр тийм дулаан орчинд л ургахнаас манайх шиг юм жилийн 4 удиралтай юм газар бол цайны ургамал ургана гэхэд бол хэцүү ургахгүй. Тийм учраас тэнд бол ерөнхийдөө бутлаг тийм ургамал байдаг. Би 2009 онд цайны сургалтанд энэ хунаан мужид очиж үзээд яг тэр цайны модлог ургамлыг өөрөө бид нэрээр түүлгээд яаж боловсруулад ингэж тэр сургалтанд хамрагдахад бол тийм юунд оролцож байсан. Тэгэхээр тэр мод бол тийм бутлаг ургамал байдаг. Тэгээд хамгийн дээдлийн одоо ийм одоо бараг л ганц навч юм уу ийм хамгийн дээдлийнх нь бол хамгийн сайн чанартай хамгийн өндөр зэрэглэлийн юм жижигхэн навч тийм үнэтэй. Тэгээд ийм доошоо ургасан нэлээд том навч гэх юм уу тийм ээ ингээд томорсон навч нь бол арай сорт доогуур цай болоод явах жишээтэй. Арай үн арай хямдтай сортуудтай юм байна тий. Тэр нь бол тийм сорт гэх юм уу юу л да. Одоо дээд чанарын цайд нь одоо сайн чанарын цайд баг зэргийн одоо юу гэдэг ингээд одоо бидний ойлгож байгаа бол сорт л гэж ойлгох юм да тийм юу та. Жимсийг бол одоо чицэрхныг бол ингээд сортлоо л шүү дээ бас тий. Ялгаатай. Тэгээд дотроо бас тэр нөгөө юу болгон цай болгоно нөгөө шар цай байна уу, улаан цай байна уу, хар цай байна уу, ногоон цай байна уу тэр бүгд чинь одоо өөр ингэсэн юм юутай ба шүү дээ. Өөрмөцтэй моднууд байгаа шүү дээ. Тэр болгоныг нь түүж авах, тэгээ тэрийг боловсруулах технологи ажиллагаа нь бол өөрмөц. Хүнсний технологич хүний хувьд тэгээ одоо ингээд аймаг бүрийн түрүү хэлсэн Баруун аймгийн одоо цайны соёл нэрэ цайгаа олон самардаг ч тийм үү тий. Тэр шиг одоо энэ аймаг бүсчлэлээр ярих юм бол ингээд цайнууд нь өрмөцөөр ингээд хийдэг ч тийм үү тийм ямар тэгэлгүй яхаа ер нь Монголын нутаг бүрт бол цай бол шал өөр шүү дээ. Ялангуяа говийн аймагуд одоо Сүхбаатар аймаг энэ гэдэг чинь юу цайгаа давсгүй одоо будаатай цай хийх жишээтэй. Тийм ээ ер нь тэгэл аймаг болгоны зүүн аймагуудын юуны цайны одоо хэрэглээ цайгаа чанах одоо тэр газрын ус нь их хужиртаа давслаг тийм байдаг учраас одоо тэгдэг юм болов гэж би бол төсөөлдөг шүү. За тэгэд ер нь өнөөдрийн нэвтрүүлгээр энэ хүү анисны навчтай ногоон цайны талаар Stimo компанийн цайны талаар та бүхэндээ танилцуулаа. Мэдээж энэ бол гинт шинээр гарч байгаа бүтээгдэхүүн биш. Ер нь хүмүүс бас ингээд хэрэглээж заншдсан хүмүүс байгаа. Гэхдээ бас зарим хүмүүс бас яг юу угаад байгаа Stimo гэж бичсэн цай л бол хамаагүй гэд уудаг хүмүүс бас байж болно шүү дээ. Тэгвэл дотор нь бас юм олон янзын эмийн ургамалтай болно. Гоё жимсний одоо найрлагатай гэдэг их олон янзын цайнууд байгаа шүү. Тэгэхээр эдгээрээс та бүхэн сонголтоо хийхдээ одоо би ханиадны үйлрэл болж байгаа бол энэ хүү анисны навчтай ногоон цайг хэрэглэх юм байна гэдэг бас нэг тийм ялгаа заагаа мэдээд авчвал гэдэг үднээс бас ярьж байгаа гэдэг хэлмээр. За тэгэд өнөөдрийн нэвтрүүлэгт Stimo компани технологийн зөвлөх шинжилгээ ухааны доктор профессор Монгол Улсын хүнсний аж үйлдвэрийн зөвлөх инженер Монгол Улсын гавьяат багш Цэцгээ хүрэлцэн ирж Stimo компани одоо 20 гаруй жилийн өмнөөс үйлдвэрлэж байгаа энэ хүү анисны навчтай ногоон цайны талаар та бүхэндээ танилцуулаа. Таны ажил үйлс өндөр амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэнд эрүүлэнх ажлын амжилт хүсье. Мөн хэрэглэгчтэй ч гэсэн энэ цайнуудыг хэрэглээд хэрэглэхдээ одоо өөрийнхөө эрүүл мэндэд
ач тусдаагийн зөвийг нь сонгож хэрэглэж өөрийнхөө эрүүл мэндийг дэмжиж эрүүл энх урт удаан наслаарай гэж хүсье. За баярлалаа. Нэвтрүүлэгтээ хамт байсан эрхэм үзэгч та бүхэнд баярлалаа. Дөнгөж сая Stimo компани хөө анисны навчтай цайны талаар мэдээлэл дуулгалаа.